За цагаан сартай холбогдуулаад иргэд маань архины хэрэглээ бас хэвийн түвшнөөс Улаанбаатар хөдөө орон нутаг хот хөдөө ялгаагүй нэмэгддэг байгаа. Сүүлийн жилүүд бол архины хэрэглээ цагаан сарын бас урт жилүүдийг бодвол иргэд маань маш зохистой ойлгож архиа тааруулж хэрэглэдэг болсон гэж үзэж байгаа. За тэгээ архинд хорцсон хүмүүс салгалах, жичрэх, айцтай болох, зүрхээр өвдөх, чэжээр өвдөх, толгой өвдөх, бие арзаах, хийм харагдах зэрэг маш олон төрлийн шалтгаанууд архинд хорцсон хүмүүс илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд илэрх юм бол тухайн өвчтөн маань гэрээ нөхцөлд бол хорсоол 4-5 литрээр баг багаар шимэгдүүлж ууж бөөлжж гаргаж болно. Мөн шулуун гизээр мөн хорсоол давс суусны холимог шулуун гизээр хийж гүйлгэж гаргаж болно. Хүнд хурц явцтай дотор мухаарсан, толгой өвдсөн, салгалсан, жичирсэн, зүрхээр хатгсан гэсэн тийм шинжүүд хурц хүнд шинжүүд илэрх юм бол яаралтай эмчт ханднаа. Вирусын өдрүүдээр манай тасгаар ослын төлөв ерөнхийдөө 2 дахин нэмэгдэж ирдэг. Энэ нь болохоор хүүхдийн төлөгдөлт. Энэ нь болохоор сар шинэтэй холбоотой халуун тогоо янз бүрийн ил зуух хөвчлийн өнөөс төлөгдөж хөвчлээ ирдэг. Тэгээд архи согтууруулах хүндтэй холбоотой авто замын ослууд тэгээд гадна нэг байгууллагуудын гадна цэвэрлэгээ хийгдэг улмаас альтерхаа хулгай иргэдэд дийлэхийг нэгсдэг. Тэгээд бас архитай холбоотой осголт вирусын өдрүүдээр 2 дахин нэмэгдэж байдаг. Эдгээр ослын хэмжээс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдийн эцэг эхийн сайн харж хандах. Тэгээд архи согтууруулах хундаа эргэс үедээ машин тэргээ барихгүй байх замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна. Ялангуяа ил зуух, халуун тогоо, утас, халуун савтай цай зэргийг бага насны хүүхдүүдийн гар хүрхгүй газар байрлуулж ослын хэмжээс урьдчилан сэргийлээрэй. Мөн сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутгийг чиглэсэн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг тул та хол замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж аюулгүй хүмүүсээ бүсэлж хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.